Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 3 дугаар хэсэг. 5 дугаар бүлэг. Мартиныг өглөөс ирэхэд хар савангийн үнэр ханхалж, баяр баясгалан мэдэхгүй амьдралын түр тар хийсэн шууган чихийг нь дүжрүүлж, нөгөө зүрх сэтгэл баясгсан зүүд цөм мартагдваа. Өрөөнөөсөө гарвал их чинь бухимдсан уураа гаргахаар чанга хашгчин хүүхдийнхээ нэгийг тас хийтэл алгадах чимээ сонсогдно. Хүүхдийн чарлах дуу хутгаар зүсээд авах шиг болвоо. Мартинд энэ айлын юм бүхэн тэрч байтугай амьсгалж байгаа агаар нь хүртэл ой гутаам санагджээ. Рофийн суудаг тайван эг шиг нийлсэн тэр байшин, энэ байшин яасан өөр вэ? Рофийн байгаа юм цөм эрхэм сайхан тэгээд бас хүний оюуны хэрэгцээнд таарч дүйсэн байхад энд дан ганц бүдүүн ширүүн эд юмс. Эдийн уйлж байгаа хүүхдийг Альфреда наашир хэмээн дуудаад халаасаа сойлов. Олсон мөнгө гамнахыг мэдэхгүй түүний хамгийн гол нэг чанар байваа. Альфредыг аргадахын тулд 20 центийн зоос өгч тэврээд. За одоо явж наад мөнгөөрөө мөхөөлц авчид. Харин чи ах トゥ нартайгаа хуваалцдаг юм шүү. Мөхөөлцнөөс аман дууд аахан хайлахыг наваарай гэв. Яг энэ үед их чинь юм угаадаг модон торхныхоо цаанаас өндийн Мартиныг хараад 10 цент л өгвөл болох нь тэр. Чи ядахта мөнгөний үнцнийг мэдэж аваач. Одоо хүүхэд элэг бариад шулчхант гэхт нь Мартин. Зүгээр. Миний мөнгө үнээр хүнээр хилүүлэлгүй мэднэ. Эгч өглөөний мэд хүргэе. Хэрв таныг завтаа байсан бол үнс мээр л байна гэж хөгжөөнтэй хэлвэ. Мартин төрсөн эгчтэй илдэг байхыг хичээнэ. Зөөлөн цагаан сэтгэлтэй эгч нь түүнийг мэдээд дүүгээ мөн хайрлана. Гертрүүд онжил улирах бүрийд урдийнхаа дөрх байдлыг алдсаар одоо уур ихтэй хэрүүлж авгаа болжээ. Энэ нь чухамдаа хүнд хүчээр ажил хүүхдэд дарагдан ханилсан нөхрийнхөө олхиогүй араншнаас болсон гэдгийг Мартин мэдэж байв. Энэ завсар эгч маань ялзарсан ногооны үнэр, даавуу дайлмрын хэрд нэвтрэн, лангууны ард зэс зоос тоолсоор зэсийн хоронд хордож гүйцэжтэй гэж бодож байтал эгч нь. За, цайгаав гэж өнгөн дээр ширүүн боловч цаанаа сэтгэл хангалуун өгүүлв. Тэрээр дайны дэлхий дээгүр тэнэж явдаг ах トゥ нарынхаа дотроос Мартинд гойд их хайртай ажээ. Гертруд Мартиныг хайрлах сэтгэлээ нэгэн үеэс дэвчиж чадалгүй. За наашир, эгч нь үнсий гэд хоёр гартаа наалдсан савангийн хөөсийг нэг нэгээр нь ээлжний шовдров. Мартин эгчийнхээ бүдүүн биеийг тэврэн бам байж хөөсөн нойтон уруулаар үнсүүлвэ. Ядарсны улмаас бие ихэд цолорсон Гертруд баясан, сэтгэл хөөрч, нүдэнд нь нулимс мэлтгэнэв. Тэрхүү нулимсаа нуухаар дүүгээ биесээ холдуулан түлхсэн боловч Мартин нулимстай нүдийг нь ажиглаж амжжээ. Зоохон дээр идэх юм бэ? Джейм хидинэ боссон байхаа. Өөр цүрээр босож юм угаасаар байгаа таарлаа. Явж буш шуухан идэж угаад нэг тишээ зайлж үз. Өнөөдөр бид тун их ажилдаа байна. Том яваад өгсөн. Хөсөгтэйгөө Бернард өөрөө л явах болж байх шиг бололтой. Хэмээн яарангуй хэлв. Мартин зүрх шимширэн гал тогооны өрөөнд орлоо. Улаан царайтай салан эгч нь Мартины нүднээ тэр чигээр харагдсаар байв. Хэрв эгч минь завтай байдагсан бол намайг хайрлаж инхрийлэх шүү дээ гэж бодвоо. Гэтэл Гертруд эгч нь ажилдаа дарагдаж мөн ядарчээ. Ингэж ядарч байхад энэ муу Бернард хийгэн боотом ажиллаар дараад л байх. Эгчийнх нь үнсэлд ер сайхан санагдсангүй. Энэ тухай Мартин бодохгүй байж огтхон ч чадсангүй. Энэ удаагийн үнсэлд үнэхээр ерийн бус байл. Уг нь Гертруд дүүгээ олон жил хөлгөөр явах аян замд нь үдэн гаргаж өгөхдөө буюу буцаж ирэхэд нь үнсдэг байсан. Ордөгч нь чанга дуугаар уруулаад түргэн үнсдэг байсан бол энэ удаа савангийн хөөс амтагдсан улцхар уруулаараа үнсжээ. Тэрээр ядралын туйлд хүрсний улмаас яаж үнсгээ хүртэл мартсан байна. Гертруд нөхөртэй болохоос өмнө хүнд хүчээр ажлынхаа дараа шөнжин бүжиглээд тэндээсээ угаалгынхаа газар руу шууд ажилдаа орохыг юм чинээ боддоггүй байсныг санав. Тэгтэл Мартин
Руф дахин дурсагдж уруул нь бүх бие мах бодтойгоо нэгэн адил бас л болбраа хിവэрэ байгаад Руфийн үнсэлт нүднийхээ харц шиг чин сэтгэлийн угаас гар барьсан шигэ чанга байхгүй заа гэж бодлоо. Мартин тэрч байтугай уруулаа Руфийн уруулаар үнсүүлбэл ямар байхыг төсөөлөн бодож үзээд амт шимтгийг нь бишрэн толгой нэргэж өөрийгөө анхлын үндрээрээ согтоосон сарнай цэцгэн үйлс дундуур алгуурхан хөвж яваа мэт санав. Мартины галтгооны өрөөнд ороход эдний нөгөөрөө хөлсөн суудаг хоёрдугаар хүн болох Жим хараа муутай нүдэрээ холыг ширтэн хошуу буудаа яаралгүй идэж. Жим Сэлесрийн дагалдан хийдэг бөгөөд угийн ном хүнтэй үг солихтой эв дүйгүн дээр оюуны хувьд нэлээд хоцрогдонгүй учраас амьдралын төлөө тэмцэлд амжилт олж үзээгүй ажээ. Мартин эдийн болж гүйцээгүй хөрсөн будаагаа идэх дургүй хутхан байгааг хараад Жим. Чи яагаад хоолоо идэхгүй байгаа? Өчигдөр дахиад балгачгаа юу? Гэж асуув. Мартин зөвхөн толгоос ихсрэв. Түүнийг тойрон байгаа зүйл сэтгэл өвдөм арчаагүй Морзин Руф одоо бүрч холцсон мэт санагдчихэ. Би өчигдөр ганц сайн уулаа да. Хэмээн Жим татваган инээгээд. Чи намайг ямар аятайхан хүүхэнтэй дайралтсан гэж санана. Тэгсэн чинь би л намайг чирч гулдраад аваад ирлээ гэв. Мартин чагнаж байгаа болон толгой дөхөв. Тэрээр ямар ч хүний яриаг анхаарсан анхаараагүй толгоогоо дөхөх буюу сексэрт суудаг заншилтай байва. Дараа нь Мартин аягандаа зөөг цай хийв. Өнөөдөр вэ штэ. Хоёулаа лотос клубд очиж бүжиглэх үү? Тэнд пивч худалдан байх. Хэрв Темаскалийнхан ирвэл заавал зодон зохион болно. Бэж зодонд муулт чөтгөр гэж. Яадаг юм бэлээ? Ямар ч гэсэн би тэр хүүхнээ аваад очноо. Нэг л хорхоо хүрээд байна. Сайны ёроо, муу ёроо бүүмэд. Гэд мэдрэлийн өвчин хөдөлж нүрээ татвагнуулан балгасан цайгаараа амаа цайлав. Чи Жуулийг таних уу? Гэхэд Мартин толгоос ихсрэв. Тэр чинь надтай хамт явж байгаа юм. Тондог хүүхэндээ. Чамтай танилцуулмаар байх юм. Даанч чи тэгэхгүй байхад ер нь хүүхнүүд яахлаараа тэгж чамд наалдаад байдгийн бол. Тэрч байтугай өөр бусдын дурлалыг хүртэл булааж хор хүргэн шүү. Гэхэд Мартин элдв маргаангүйгээр өглөөний хоолундаа идэж уухын тулд гайхрамжгүйгээр. Би чинийхийг ч арай булаагаагүй байгаа шүү гэв. Тэгвэл чи Мэгитэй яасан байх вэ? Гэж Жим асуув. Би Мэгитэй яагаад ч үгүй. Дахиад бүжиглээч үгүй. За болил доо. Лавл дахин нэг бүжиглээд хамт зугааж явахыг чинь би харсан. Энэ бол мэдээж хэрэг. Чи яагаад ч үгүй байж болох юм. Түүнээс хойш Мэги намайг тоохоо болоод ямагт чамайг асууд сургалдаг болсон байна билээ. Хэрв чи уулзмаар санагдвал тэр чинь бэлэн л байгаа шүү дээ. Уулзмаар санагдахгүй л байна шүү дээ. Тосгүй хэрэгдээ. Би жаах вэ? Тэртээ тэргүй хологцсон хүн. Март минь. Чи яагаад байна уу? Хэмээн гайхсан байдалтай харав. Яах юу байх вэ? Тэднийг төдийлөх сонирхгүй байна. Эсвэл чи тэднийг тоохгүй байх санаатай байна уу? Гэж Жим туршиж асуув. Мартин хэсэг бодоод. Магадгүй тийм тал байж болох юм. Үнэн дээр би тэднийг тоохгүй байна. Харин чи өөрөө хөөцөлдөд үз. Хэрэг бүтэж юу магад гэж хариу өгүүлв. Жим хамаагүй зүйл рүү орж. Өчигдөр орой чи Райлид ирэхгүй. Тун тоогүй юм бол. Тэнд баруун Оклендоос хулган хэмээх хочтой нэгэн ганган залуу ирсэн. Зодоон цэстө мундгийг няа. Манайхаас гинэж дийлээгүй. Чамаг ирээгүй бүгд гацалцгааж байна бил. Чи хаагур тэрнээ алга болчих уу? Гэв. Би Оклендод явж байсан. Гэхэд театрт орвоо гэж Жим лавлан асуув. Мартин тавгаад үлхээд хаалга руу явв. Жим хойноос нь. Чи тэгэд бүжиглэхээр бол уу яав? Хэмээн хашгирахад Мартин үгүй гэв. Мартин эдэн цэвэр агаараар амьсгалахыг яарахтаа шат уруудан гүйсээр гарлаа. Энэ байшингийн агаарт цухалдан ядаж байхад нь Жим элдвийг чалчиж бүр галзууруулжээ. Мартин эдийн Жимийн чалчхыг тэсвэрлэж ядсан зарим үес түүний хоншоорыг тавхтай будаа руу няц дүр мээрч санагдаж байв. Жимийн чалчих бүрийд Руф холдно.
Ийм малуудын дунд амьдарч суугаа хүн Руфтэй хувь заяага холбохыг найдахын хэрэг юу байна? Ажилчин ангийн хүрээнээс сугран гарна гэдэг дэндүү бэрхээр барахгүй бараг бүтэмгүй санагджээ. Энэ байшин дүүн дотор суугаа энэ айл дөрсөн эгч Гертруд Сильесер Жимс ихлэн өөртөө нь холбоо сүлбэтэй дасал танил болсон юм бүхэн тал бүрээс нь зүгдэж дааж давшгүй ачаа болоод өндийлгэхгүй байх шиг болов. Амьдрал гэдэг амьд явахын нэр гэж бодож явсан Мартинд энэ амьдрал амт шимтэй хэдийн алджээ. Тэр ном зохиол уншаагүй цагта амьдралыг сайхан муухай гэж ялгаж боддоггүй. Ном зохиолд гардаг амьдрал сайхан санагдлаач гэсэн хорвоо ертөнцид байхгүй хоосон үлгэр домог гэж бодож явжээ. Гэтэл тийм амьдрал хорвоод биеэрээ байгааг. Тэр амьдралын төвд Руф хэмээх нэртэй хүүхэн цэцэг бариад зогсож буйг нүд дээрээ хараад атаархал мөрөөслийн туйлд хурч шаналдан тарчлаа. Мартин Идийн Берклей Оклендын нийтийн номын сангийн алинд нь ч очихоо шийдэж ядан удаан эргэлцсэн эцэст Оклендын номын санг сонгон авав. Яг гэвэл Оклендд Руф суудаг байваа. Номын сан түүний хамгийн дуртай газар тул учирч юу магад. Эдийн ямар ном хаан байдгийг огтхон ч үлдүүлсэн өөлөх учир янз бүрийн сонин ном өрсөн хязгааргүй олон тавиурын дунд хэрэн явтал. Франц болов гэмээр туранхай хүүхэн номын сангийн лавлах дээд давхурд байдгийг хэлж өгвөө. Мартин ширээний наан суугаа хүнээс асуудгийг мэдэлгүй таамаглан явсаар гүн ухааны номын дунд орсон байв. Тэрээр гүн ухааны тухай ном байдаг гэж дуулсан авч тийм тоо томшгүй олон ном байдгийг зүүдлэж үгүй ажээ. Мартин зузаан бот яраалган өрсөн өндөр шүүгээ хараад сүрдсэн боловч уншихсан гэхээс хорхоо хүрнэ. Энд тарих байвал ном хүрэлцээтэй харагдлаа. Математикийн номын хэсгээс тригонометрийн ном авч учир нь олдохгүй томьёо зураасыг гайхан удаан харав. Мартин англи үг уншиж чадах боловч утгыг мэдэхгүй учраас гоц гойд хэл санагддаг байваа. Харин Руфийн ах Норман Артур хоёр англи хэл мэдэх бөгөөд тэр хоёрын англиар ярихыг Мартин чихээрээ сонссон билээ. Төвнийг аргаа баран гүн ухааны номны өрөөнөөс гарахад шүүгээтэй ном дарж алхаар тал талаас нь хаз гайх шиг санагдав. Хүний ухаан юутай уудан би. Мартин тэр бүхнийг эзэмшиж чадах болов уу? Гэсэн бодол төрж нэг сүртжээ. Тэр бүгдийг даван туулсан суут хүн олон байдгийг санаад хүний чадсан эмийг би яагаад чадахгүй байх билээ хэмээн зориг оров. Цугалтаж байснаа сэтгэл хөөрөн баярлсан Мартин хүний оюуны эрдэнэс өрсөн тавиурын дундуур гэрэн явсаар номын сангийн ерхий хэсэгт орж ноорын бичсэн товч суралцах байхыг хараад биширсэн янзтай хуудсыг нь эргүүлж үзв. Уг номын зохиогч нь далайчин хүн байсан учраас энд төсөөлөх юм эрх биш дайралтсан ажээ. Гэтэл бас Боудичийн зохиосон усан замын харилцааны лавлах болон Леки Маршал нарын зохиол байв. Гэлээ. Юу ч гэсэн арх ухыг татаж усан замын харилцаа судлаа. Ойлгохтойхон чармааж ажиллаад хөлгийн ахмад болдог хэрэг гэж бодов. Энэ зур Руф бүрч ойртоод ирэх шиг болжээ. Хөлгийн ахмад болж чадвал Руфт сая санаархаж болно. Тэр цагт Руфийг сууй гэвэл суун, суухгүй гэвэл яа гэх үү? Айвэлэр нь элбэг дэлбэг амьдарч нэр төртөө явдаг хэрэг. Ямар ч л гэсэн арх ухаал болох юм шүү гэж шийдвэ. Дараа нь даатгалын эрхлэгч хөлгийн эзэн хоёр санаанд нь оров. Ахмадыг захирч байдаг энэ хоёр эзний эрх ашиг ямагт мөргөлдөж байдаг юм а. Тэр хоёрын аль нэг нь намайг гарцаагүй хөөдөж таарна гэж бодож байснаа номын сангийн өрөөг хараад сүрэхтэй үзэгч Түмэн Ботын өмнө жуумалсан гинэвэ. Үгүй тэнгис дэмий. Энэ олон ном дагуулгдсан хүч юутай юм. Авгай хүйс бүтээ гэвэл хуурай газар дээр бай. Түүнээс гадна хөлгийн ахмад онгоцсондоо хүүхнээ дагуулж явах эрхгүй шүү дээ. Өд болж цаг оройцоор л байв. Мартин эдж уухаа мартаад хүний хайр хүндэтгэлийг хэрхэн булаах тухай сэдвээр нь номын гарчиг ширтсэн хэвээр. Төвний хамаг оюун эрх тушаал хэрхэн ахих вэ? Хэрв залуухан бүсгүй үдэн гаргаж өгөхдөө дахин өрөвл нэн дайруу юу хийх ёстой вэ? Гэсэн бодолд дарагджээ. Эдийн эрен ирсээр хэрэгтэй номоо олсон боловч дүүнд нь олигтой хариу байсангүй. Боловсон харилцах ёс дүрм хичнээн нарийн хичнээн олон янз байдгийг гайхан зүрх шантарч
баячуул дээдэс хоорондоо урилга хэрхэн солилцох тухай олон дүрмд толгой нэргээд номын сангаас урамгүй гарваа. Мартин зорьсон хэрэг бүтээгүч гэсэн ээлдэг боловсон харилцаж сурахад асар их цаг хэрэгтэйг мэдж авав. Тэр бүхнийг насаараа оролдоод ч дийлмэргүй санагдчихэ. Номын сангийн үүдэн дэх ширээний ард суугаа хүн түүнийг гарахад "Та тэгэд унших гэсэн номоо олж чадвуу?" гэж асуухад олсон. "Танай номын сан номоор баян юм байна шүү" гэж Мартин хариулв. Тэр хүн толгой дөхөд "Манай номын санд ирж байгаарай. Та хөлөг онгоцонд ажилладаг хүн юм аа да" гэхтэн. "Тийм ээ тийм. Би хөлөг онгоцонд ажилладаг. Танай номын сангаар ирэмц" гэлээ. Мартин эдийн шатаар оруудаж явахдаа энэ хүн намайг хөлөг онгоцонд ажил хийдгийг яаж мэдсэн юм бол гэж гайхваа. Гадаа гараад хамаа бус гიშгэрэхгүй аль болохоор цэмцгэр явахыг хичээв. Тэрээр хэсэг цэмцгэр явснаа бодолдоо үүртэн сурсан дадснараа алхаж эхэлвэ. Таны сонсох сувг өгүүлж байна. 6 дугаар бүлэг. Мартин өлсгөл мэт шаналгсан сэтгэлийн зовлонд учирч Руфийн бараг харгасан гэхээс тогтод сууж чадгаа байва. Руфийн зөөлөн гар түүний бүх амьдралаас бүх зуурчээ. Мартин яарвал даарна гэдэг сургаал үгийг санаж дургүйг нь хүргэж юу магад хэмээн болгоомжулж шууд очоод уулзахыг зүрхэлсэнгүй. Окланд Беркли номын санд удаан цагаар сууж өөрийн хийгээд Гертруд Мэриэний тэрч байтугай Жими нэр дээр ном захиалан уншдаг болвоо. Мартин Пивер хамтлан дайлж байж нэр дээр ном захиалан авчирхыг Жимээр зөвшөөрүүлсэн ажээ. 4 хүний нэр дээр захиалан авчирсан номоо жижиг өрөөндөө бараг шөнжин уншина. Хийгэн боотом гэрлийн хөлсөнд 50 цент нэмж авах болжээ. Мартин ном уншаад сэтгэл тайвшрах байтугай уламж шаналсан байна. Түүн чин номын хуудас бүр мэдлэгийн цэцэрлэгт нэвтрэн орох нүгсөв мэт санагдаж ном унших хорхойн бүрч хүчтэй оволцов. Сургууль соёлоор дамжаагүй улмаас Мартин чухам юунаас эхэлж уншихыг мэдэхгүй ихэд зүдэрнэ. Тэрээр ном уншдаг хүмбэр мэддэг байвал зохих хамгийн наад захын аарсаар эмиг хүртэл мэдэхгүй байжээ. Мэдэхгүй зовлон ялангуяа яруу найраг амтархан уншихт нь алхан бүрий тохиолдно. Мартин одоо Сюмберний зохиолоос Руфийн өгсөн жижиг ботиор барахгүй. Долорисыг уншаад бүрэн гүйцэд ойлгов. Энэ зохиолыг Руф ойлгож чадаагүй байх гэж ийдэн дотроо бодлоо. Тийм өөсөвгүй ариун амьдралын дунд сууж байгаад яаж ч ойлгох билээ. Кеплингийн шүлгүүд дайралдав. Сайн мэдэх эмигэнд дур айтал дүрсэлсэн тэр шүлгүүдийн айзам хэмжээ ер бусын зохион байгуулалтыг Мартин ихэд бишрэн гайхнаа. Кеплингийн шүлэг амьдрах хүслэн сэтгэх зүйн нарийн ширийн зүйлсээрээ сэтгэлийг гойдох хөдөлгөнө. Сэтгэх зүй гэдэг үг түүний үгийн санд шинхэн орсон байна. Тайлбар толь худалдан авсан нь түүний мөнгөн санхүүгээс эрс гут айлхан хуурай газар байх хугацааг богиносгосны тэр мөнгөөрөө сууцны хөлс төлсөн бол ааштай юу хэмээн хийгэн боотом цугулдан уурлава. Мартин гигэн саруул өдөр Руфийн байшинд ойртож хавтахыг зүрхлэхгүй атлаа. Харанхуй шөнөөр Морзийн байшинг тойрон хулгайч мэт эргэлдэж гэрэлтэй цонхыг нь сэмхэн харуулна. Тэгж явхад Руфийн бие хүрээлэн байгаа чулуун хан хүртэл зөөлгөн санагдана. Мартин ийдэн хэд хэдэн удаа Руфийн ах нартай халз мөргөлдөх шахчээ. Нэгэн шөнө Морзгын хойноос удаан дагаж зам мөрөх бүрийдэн гудамжны чийдэнгийн гэрэлд түүний нүүр царайг ажиглан явжээ. Энэ чухам өндөр хүндэтгэлтэй тэр хүнийг үхлийн аюул нөмөрч тэр аюулаас амийг нь аврах азтай завшаан горил хийлэн явсан хэрэг. Нэгшин 2 дугаар давхрын цонхоор Руф гинэд харагдлаа. Төвний зөвхөн толгой, мөр, гар нь үзэгдэх бөгөөд хөдөлгөөнийг нь ажиглавал үсээ самнаж байгаа бололтой. Энэ бол хоромхон зуурын явдал. Гэхдээ ийдний хамаг судсыг гүрэлзүүлж дарс уусан мэт цогтоочээ. Руф тэр даруйхан цонхныхоо хөшгийг хав. Мартин түүний өрөөг олж мэдснээсээ хойш цонхныхан зэрэгцээ. Замын нөгөө талд ургасан модон дээр нэг тамхиг нэрэн татаж олон цагаар суудаг болов. Бас нэг өдөр Руфийг банкнаас гарч яваагаараа тэднийхнээс хичнээн зөрөөтэйгөө дахин ойлгов. Руфийн их мөнгөө банкнд хадгалуулдаг хүмүүсийн нэг нь байх нэ. Тэгэхэд Мартин банкны босхоор насан туршдаа нэг ч удаа алхаж үзээгүй байдаг.
Иймэрхүү газраар тун баян лот хүмүүс орж гарч байдгийг Мартин мэдэж байв. Мартин эдний ахуй байдал бүхэл бүтэн хувьсгал болвоо. Тэрээр Руфийн цэвэр хариуныг түүнтэй нэг агаараар амьсгалахыг хүсвэл юуны урд цэвэрч байхыг эрхэмлэх хэрэгтэй гэдгийг ойлгож авчээ. Шүдээ угаадаг болов. Аяг савны зүлгүүрээр хумсаа цэвэрлдэг байснаа дэлгүүрийн лангуунд байгаа хумсны сойзыг хараад юунд хэрэгтэйг таамаглав. Дэлгүүрийн худалдагч хумсыг нь хараад түүнд хумсны хэрэглэл авахыг зөвлөж Мартины ариун цэврийн хэрэглэл бас нэг зүйлээр нэмэгдлээ. Номын санд очоод хувийн ариун цэврийн тухай ном уншвал өглөө бүр хүйтэн усаар бие угаа гэж зөвлөсөн байна. Тэрхүү зөвлөгөө ёсоор угааж эхлэхэд Жим хажирхан баяр хөөр болж хийгэн боотом усаа харамлан уурлаад өртгийг нь төлөвлөдөг юм билүү гэж бодно. Өмдөө хэрхэн арчилж өмсөх талаар санаа тавих болсон нь цаашид дэвшилт хийсэн бас нэг том алхам байл. Ажилчин хүний өмд шууд ашиг хүлхийж байхад баяжуулын өмссөн өмд өвдгөө дагсан шулуун нуглаатай байдгийг төдөлгүй ажиглав. Үүний учрыг таамаглаад галт тогооны өрөөнд байсан эндүү банц хоёрыг хэрэглэн өмдөө эндүүдэж үзв. Анхны оролдлого бүтэмжгүй болсон төдийгүй өмдөө түлж орхисон чинь шин өмд авах хэрэгтэй болов. Энэ нь Тэнгисийн замд гарах өдрийг бүрчих ойртуулжээ. Гэтэл бас зөвхөн гадна талаасаа янз заснаар хэрэг бүтэх биш байв. Мартин арх ухаа болсон авч тамхи татсан хിവэр. Үүнээс урд Мартин ууж согтуурахыг эр хүний хамгийн сайхан зугаа гэж боддог байснаар барахгүй. Хамт арх уусан нүхтийнхөө ихэнхийг ширээн доогуур унаад өгсөн байхад уусаар суудаг хэмээн арх сайн даадгаа ихэд бахархдаг байж. Тэнгисийн замд танилцсан нөхөд Сан Францискод олон байв. Мартин тэдэнтэй уулзахдаа урдын адил зочлоод өөртөө ганцхан аяг сулхан пий буюу нэмбэгийн ус захиалдаг болов. Нөхд нь шоолон инээлдэнэ. Тэгт нь уурлаж уцаарладаг ч үгүй байв. Одоо Мартин уусаар мал болтлоо согтохыг сонирхон харж суухт өөрийгөө хэдийнэ ийм биш болсонд баярлдаг болов. Тэд дор бүрийдээ зовлонт. Тэс өөр ертөнцид очсон мэд хамаг зовлонгоо мартахад архин тэдэнд туслана. Харин Мартины хувьд согтууруулах ундаа хэдийнэ хэрэгцээгүй болжээ. Гэхдээ Мартин согтоогүй биш, бүр их согтдог байв. Түүнийг хайр сэтгэл, сайн сайхан амьдрах гэсэн шин эрмэлзэл төрүүлж өгсөн Руф, төг түмэн сайхан дамлуулж өгсөн ном, эрүүлэнх явах хүслийг ориглуулан хөлийг нь газар хүргэхгүй хөнгөрүүлж өгсөн шин сэргэг цэвэрч байдал нь согтоодог байв. Руфтай дайралтаж юу магад хэмээн Мартин нэг өрөө театрт очив. Найдлага хоосон өнгөрсөнгүй. Хоёрдугаар давхрын такт дээрээс Руфийг олж харав. Руф гол суудал дундуур Артуртай хамт явах бөгөөд тэдэнтэй цуг бас пентүү холмогтой нүдний шилтэй үл таних нэг залуу яваа гажиглаад Мартин хавдад сэрдэн сэтгэл ихэд түгшжээ. Руф нэгдүгээр игнэнд суусан байна. Харин энэ орой түүний гойлог тэгшгэмөр байгж бүхий утаалуугаа идэл өтгөн шаргал үснээс өөр юм бараг харсангүй. Гэхдээ Руфээс нэг хоёрын зэрэг удаа нүд салгах үест түүнээс хэдхэн суудал алгасаж суусан хоёр хүүхэн нүдэнд нь өртжээ. Хоёр хүүхэн нүдээ жарталцуулан инээмцэглэж байгаа харагдав. Мартин ийдийн хизээний зан харцаа сайтай учир нүүр өгсөн хүнд хариу өгөлгүй өнгөрч чаддаггүй ачи. Хэрв үүнээс урд ингэсэн бол хариу инээмцэглээ цааш нь улам ахиулах байсан бил. Одоо бол огт өөр хэрэг. Мартин инээмсэглсэн боловч тэр зүг дахин харахгүй хичээн нүрээ буруулав. Гэтэл энэ шийдээ тэр дорхноо мартаж орхих учир хоёр хүүхний инээмсэглэл нүдэнд нь нэг бус удаа тээглэв. Төрөлхийн ийдэг сайхан зантай Мартин ганцхан өдрийн дотор бүрэн хувирч чадахгүй болохоор хариуд нь арга буюу жирийнхээ байдлаар ийдэгхэн инээмсэглэнэ. Хөөхнүүд айлгүйддгээрээ айлгүйдэж байгааг Мартин ойлгож байваа. Энэ бүхэн түүнд урдынхтай адил сонирн биш санагдана. Өрөвдөг сэтгэл төрүүлэхээс заашгүй энэ хоёр ажилчин хүүхэнтэй юугаарч нийцэхгүй. Нэгдүгээр игнэнд тэр хол суугаа хүүхэн дэлхийд ганцаараа содон харагдана. Руфийн үзэсгэлэнгоо эрдэм мэдлэгээс өчүүхэнж болов энэ хоёр хүүхэнд байдагч болоос. Тэгвэл хаанаас ингэж уцаарлах билээ гэж үнэн голоосоо бодлоо. Гэтэл тэр хоёр чухамдаа Мартины сайханд болоод бэл дуучлан өдөж байгаа биш. Харин арчаагүйгийн шоолонд оромжилж байгаа мэт санагджээ. Мартин хэрв Руфт хамаатайсан бол энэ хоёр хүүхэн хаанаас ингэж өдөх билээ? Тэр хоёрын харах бүрийд ажилчин ангийн ертөнц тал талаас нь зуран авч додогшин чангаагаад байгаа мэт санагдаж байв.
Мартин Идийн Руфиг гарахтан тосож харахаар хөшиг хаахаас өмнө суудлаа хаян явлаа. Театрын үдээр хөшөлдсөн хүмүүсийн дунд сарвч малгайгаа духрууга дарж өмсөд аль нэгнийх нь ард талд нуугдаа зогсож байхад хэн ажиглах билээ. Төрөөчийн хүмүүстэй шахацалдан гараад явган замын зах дээр тохиромжтой газар олоод зогсдол. Нөгөө хоёр хүүхэн гарч иржээ. Тэр хоёр өөрийг нь ирж байгааг Мартин мэдээд хүүхэнд нүүртэйдээ харамссан байна. Хүүхнүүд ихлээд ажиглаагүй юм шиг явв. Тэдний нэрлэхэж байгааг Мартин ойлгож байваа. Тэр хоёр дөхөж ирээд алх аагаа удаашруулв. Сүүлдээ нэг нь Мартины гарыг дэлсэнгүүд эргэж хараад дөнгөж сая ажиглаж байгаа дүр үзүүлв. Энэ нь залирхуу хар нүдтэй бие хатагш хүрэн бор хүүхэн байв. Тэд хоёулаа дахин инээмсэглэхэд Мартин мөн өөдөөс нь инээмсэглэж "Амрыг ирээ" гэл. Эдний амнаас энэ үг аян дагарваа. Хүүхнүүдтэй ихэвчлэн иймэрхүүгээр танилцдгийн дээр угийн илдэг сайхан санаатай учир тэдэнд өөрөөр хандаж чадсан ч үгүй. Хар нүдтэй хүүхэн найз хүүхнийхээ гараас суудан зогсоогод Мартиныг өдөн хөгжөөнтэй нэмсэглэхэд нь цаадхан дэмжин мөн инэв. Руф одоохон хурч ирээд намайг энэ хүүхэнтэй ярьж байгааг харчихвээ хэмээн Идэн сэтгэл дүгшлээ. Ингэж харагдаж яасан ч болохгүй гэж бодоод зориуд хар нүдэн хүүхэнтэй хамт зэрэгцэн яв. Тэдэнтэй хамт явхад бие барих, ам хил эвлэхгүй зовлонгүй санаа амар байв. Мартин эдний дэргэд хурц ухаан гаргаж алиа хошин үг хэлж инээж хөхрөлдөж санааныхаа дураар түргэн танилцаж чадах байв. Замын уулзар хүрээд хүмүүсийн дундаас сэм сугаран явган замаар эргэх оролдлого хийж үзвэл хар нүдтэй хүүхэн нэг гараа найз хүүхнийхээ гараас салгалгүй нөгөө гараараа тохооноос нь шүүрэн авчээ. "Билээ. Чи хүлээлтээ. Юундаа ярав? Арай биднээс зүгтаах гээгүй биз?" гэв. Мартин зогсож эргэж хараад өөдөөс нь нэмсэглэв. Тэдний цаанаас хүмүүс бөөнөөрөө ирж яваа нь гудамжны гэрэлд тодхон харагдана. Мартины зогсож байгаа газар тэр үүхэндээ харанхуй өвтөртөл эндээ үлдээд Руфиг хажуугаар өнгөрөхт нь хараад авч болмоор санагджээ. Зам Руфийн байшинг шууд чиглэсэн болохоор үүгээр явж өнгөрөх нь гарцаагүй байв. Мартин хар нүдтэй хүүхний нэрийг сонирхож "Энэ хүүхнийг хэн гэдэг вүлээ?" гэж инээн буй найз хүүхнээс нь асуув. "Та энэний нэрийг асууж байгаа хэрэггүй" гэд тас инэвэ. Мартин хар нүдтэй хүүхнээс "Таны нэрийг асууж болно биз дээ" гэхэд "Та надад нэрээ хэлээгүй шүү дээ. Таныг хэн гэдэг вэ?" "Таныг асуугаагүй байхад би нэрээ юунд хэлэх билээ? Гэвч та миний нэрийг таасан шүү дээ. Намайг Билл гэдэг нэр шүү." "За хаанаас та?" хэмээн хар нүдтэй хүүхэн айлгүй нүдээр Мартиныг удаан хараад "За нэрээ хэлэл дээ" гэв. Хар нүдтэй хүүхэн өөдөөс нь дахин ажиглаж харав. Төөний харцанд бүсгүйчүүдийн үеийн үед уламжилж ирсэн хамаг зан чанар илхэн бөгөөд цааш хэрхэн авирлахыг Мартин урдаас тааварлжээ. Одоо аажмаар тунирхаж эхлэв. Хэрв өдөж оролдохгүй бол салж хагцахгүй наалдах болно гэдгийг мэдээд нүүр тал өгөн аргаа барж байгаа энэ хүүхний харцанд Мартин эр хүний хувьд арга буюу сэтгэл уярнаа. Иймэрхүү хүүхнүүдийг Мартин дотор нь орсон юм шиг мэднэ. Энэ хоёрыг ажилчин гэж бодоход дээд зэргийн сайхан хүүхэн байл. Хүнд хүчээр хөдөлмөрт зүтгэж, ходоодод хижээж, хайр сэтгэлээ хэмдэж өгөхөөс буцахгүй. Энэ хоёр хүүхэн маргаашийг бодон сэтгэл шаналд суухын оронд ховор живэр амьдралдаа өчөөхөн боловч зол жаргал хайж байсан ажи. Өөртөө нэр зохиолтой биш. Билл гэж нэрээ хэлэхээс өөр яах билээ гэж Мартин хэлэхэд хар нүдтэй хүүхэн "Битгий тоглоом хийлдэ" гэв. Найз хүүхэн нь ярианд оролцож "Октор нэртэй байж" гэхт Мартин "Миний нэрийг чи яаж мэддэг юм? Намайг ямар харсан биш" гэв. "Хараагүй гинэ. За бас худал хэллээ." "Чамайг нэрэ Билл гэдэг үү?" гэж хар нүдтэй хүүхний асуухад Мартин "Одоо тийм л болох ёстой" гэж дотноор хэлвэ. Хар нүдтэй хүүхэн хоёр мөрнөөс нь барьж хөгжөөнтэй сэгсчээд "Тийм бахад чи ер нь айхтар залтай ир байна шүү" гэв. Мартин хар нүдтэй хүүхний хорцсон гарыг атгаваас мэдэх сорив тэмдэрэгдэв. "За тэгээд консервийн заводоос гараад удаж гин үү?" гэж Мартин асуухад "Консервийн заводод ажилладаг байсныг та яаж мэдв? Та ч далдыг мэддэг далай лам арай биш биз?" гэд хоёр хүүхэн гайхваа. Тэр хоёртоо инхүү аар сар зүйл ярьж явтал хөндөрлөгтний хэдэн зуун жилийн мэрэгэн ухааныг өвлөн хадгалсан
Олон давхар номын тавиур нүдэнд нь харагдах мэт болов. Тэрхий үзэгдэл одоогийн явж байгаа байдал хоёр даанч нийцэмгүй санагдаж, эргэлзэх сэтгэл төрөөд харамсалтайя энэ эмсэглэв. Мартин Идийн ийхүү дэми ярьж илдвийг бодож явах зуура гудамжаар ява олноос нүд салгасангүй. Чэйдингийн хурц гэрэлд Руф харагдлаа. Төвний нэг талд ах нь, нөгөө талд нь нүдний шил зүүсэн залуу зэрэгцжээ. Энэ хормыг Мартин удаан хүлээсэн бил. Мартин Идийн ямар нэгэн хөнгөн сэвскэрээр хийсэн мал гайг нь гойлог тэгшхэн нуруу турууг нь ганган цэмцгэр алхаа гიშ гээгэн ширтэн харж байтал Руф хормойгоо намптаяа өргөн гудамж хөндлөн огтлоод далд орвоо. Харин ийхүү фабрикийн ажилчин энэ хоёр хүүхэнтэй хоцроод тэдний аль болохоор өөд татаж өмссөний уул мөр бүхий хямд үнтэй гутал хувцс хэвэн эвдэрсэн хурундаа зүүсэн бөгжийг хараад зогсож байтал гараас нь барин. Бэлээ, сэричи, чи яагаа вэ? Гэв. Юу гинэ? Хэмээн Идэн лавгаж асуухад хар нүдтэй хүүхэн тол гойгоо сэгсрэн. Онцгой юм хэлээгүй. Харин чамд нэг юм хэлхийх гэсэн юм. Юу хэлэх гэв? Хар нүдтэй хүүхэн найз хүүхнээ заагаад. Үүндээ нэг залуу олж өгöd хоёулаа цай юм уу? Эсвэл мөхөөлцөнд нэг тийшээ явах юм биш үү? Гэв. Руфиг орхиод ийм байдал шилжинэ гэдэг Мартинд дэндүү заваан санагдаж гэнэт ойн гутал. Энэ хүүхний ширүүн догшин айлгүй нүдний зэрэгцээ Руфийн гэрэл засарсан тунгалагнууд өөрлөв нь ариун нанднаар ширтэн байх шиг санагдав. Мартин өөрийгөө залуустай сугталцаж мөхөөлдөс идэж явхаас цааш амьдралын амт чимтгийг мэдэхгүй энэ хүүхнүүдийн дэргэд бардамнан бахархах лод хүн гэж бодох сэтгэгдэл төржээ. Мартин Идийн өрдчгэлсэн гойд бодол санаа нууц учир бүхий амьдралаар амьдарч явсан санагдав. Түүнийг бусдаар шалгуулахыг оролдох боловч ойлгож чадах хүн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль альнийх нь ч дундаас сая болтол нэгч дайралтсангүй. Санаа бодлоо чанга хэлсэн ч хүмүүс ойлгохгүй өөдөөс нь гайхдаг байв. Мулгуу улс арга байж үүд. Ингэж бодхоос би амтагдаж баярлахтаа гараа чанга зангидав. Мартин яа харахгүй ховтай төржээ. Өөртөө оногдсон тэр ховыг хүртэхэд энэ мэтийн муу сайн хүүхэн энэ хар нүд ямар ч нэмэр өгөхгүй байв. Энэ хоёр хүүхний юу мөрөөсөж байгааг Мартин харц саарн л мэднэ. Энэ хоёр хүүхэн мөхөөлц мэтийн юм л бодож байгаа шүү дээ. Гэтэл Руфийн учиртай харц хүсэл мөрөөсөл бүхнийг хангаад зогсохгүй. Ном зохиол, уран зургаас эхлэн эрдэм ухаан, элбэг баян амьдралд юу хэрэгтэй бай? Тэр бүхнийг авах хэмээн Руфинууд амлаж байв. Одоо өөдөөс нь ширтэж байгаа хоёр хар нүдний цаана юу нуугдаж байгааг Мартин нэгднэгэнгүй мэдэх бөгөөд тэрэн зүэрлүүлж хэлбэс цагийн доторх хідэн эрг шураг харах лугай адил ойлгож зөвхөөд байх юмгүй хялбар санагдав. Энэ хоёр нүд өлсөхгүйг баянд өвдөхгүйг жаргалд тооцсон сууж байгаад эцсийн бүлэгт авсан дорох гутамшигт амьдрал руу чангааж байхад Руфи нөгөөх учиртай харц үл тайлагдах нууцыг тайлан үрд мөхчих амьдралын гайхамшиг өөд уриалан дуудана. Мартин энэ харцанд Руфийн сэтгэл санаа өөрийн хувь заяаг толдно. Өнөөдөр надад даанч зав алгат гэж Мартин чанга хэлв. Хар нүдтэй хүүхэн харамслаа нууж чадалгүй. Гэнэт өвчтөө найзаа эргмээр санагдаа юу гэж ёжтой асуухад үгүй. Би нэг хүүхэнтэй уулзахаар болцсон юм гэж Мартин төгдөрч хэлв. Худал байлгүй гэж шалж асуухад нь Мартин түүний өөдөөс ихцлэн хараад нэрэ шүү. Хоёулаа дараа л уулзъя. Юу ч гэсэн чи нэр усаа танилцуулах юм биш үү гэв. Тэгэхт нь хар нүдтэй хүүхэн намайг Лизи, Конолийн Лизи гэдэг хэмээн гарыг нь барьж хамаг биеэрээ наалдан би захын гудамжны өнцгийн 5 дугаар байшинд байдаг гэж хэлв. Тэддими жаахан яриа салцгаа. Мартин гэрийн зүг шууд явсангүй. Руфийн цонхны харалдаа нөгөө модондоо авиран гарц суугаад би чамтайгаа уулзах гэсэн юм. Надад өөр хинтэй ч уулзах хүсэл алга гэж зүрх сэтгэлээ догтлуулан шивнэвэ.